Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За, миний өнөөдөр та бүхэнтэй ярилцахыг хүссэн сэдэв бол талархал гэсэн сэдэв байгаа. Тэгэхээр Солонгос 4 жил болох хугацаанд миний хувьд сэтгэл зүйн хөгжлийн талаарх бид нар хэрхэн одоо мөнгөтэй болох талаарх, мөнгөтэй хэрхэн харьцах, баяжхан ухаан гэж юу гэдэг талаар ер нь бол нэлээд хэдэн ном уншиж судалсан, одоо ч судалсаар байгаа. Энийг унших хавцтай миний зүгээс талархлын хүч гэж одоо энэ ном байгаа. Нойр Нильсон гэж одоо сэтгэл судлаач бичсэн энэ номыг уншсан. За, энэ номонд болохоор юу гардаг вэ гэхээр ер нь бид нэр өдөр тутамд амьдралд маань үргэлж болж байдаг, өөрөө мэдэрч байдаг. Гэхдээ энийгээ бид нэр нэг базаад ойлгож чаддаггүй. Байнга байдаг зүйлийг эн чинь юм биш үү гэдэг одоо ухаарлыг ахин нэг одоо надад бодогдуулж өгсөн ном бол энэ талархлын хүч гэдэг ном байгаа. Тэгэхээр энэ номыг одоо уншихын явцад унсныхаа дараа ч гэсэн миний хувьд бол үргэлж амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээж ирсэн. Өмнө нь ч гэсэн яг миний өссөн орчин аав ээжийнхэн буйнаар ч гэх юм уу, ер нь бол харьцангуй эерэг талдаа хүний нэг гэж өөрийгөө би боддог. Эерэг бас өөдрөг. Тэгэхээр энэ номыг уншаад одоо бүр их илүү өөртөө итгэлтэй байдаг болсон байгаа. Тэгээ энэ ном дээр гардаг зүйлүүдээс одоо юу н одоо хамгийн нэлээд хэдэн сэдэв бий. Гэхдээ яг өнөөдөр миний та бүхэнтэй ярих хүссэн сэдэв бол 1 2 3 4 гээд би хэдэн хэсэг хуваагаад оруулъя гэж бодож байна. Хамгийн түрүүнд бид нар талархал байснаар та улам илүү хүчтэй гэрэлтэж чаддаг. Талархал байснаар та стрессгүй байж чаддаг. Талархал байснаар та дархлаагаа дэмжиж чаддаг. Талархал байснаар та амжилтанд хүрч чаддаг. Талархал байснаар та мөрөөдөлтэй ойрхон байж чаддаг юм гэдгийг би өдөр өнгөрөх тусам, цаг явах тусам улам ихээр мэдэрч байгаа зүйлүүдийн маань нэг юм байна. Тэгэхээр энэ ном дээр ч гэсэндээ гардаг юм л да. Энэ ном дээр гардаг нэг жишээ манай Монгол ч гэсэндээ маш их байдаг. Бид нэг байртай болохын тулд одоо корона гээд үйл хөдлөх хөрөнгө нэлээд буурсан, орон сууцны үнэ ханш нэлээд буурсан байгаа. Банк санхүүгийн байдал ч гэсэндээ ер нь бол тэмхэн байгаа. Гэхдээ коронавигаас өмнө ч гэсэндээ бид нэг байр авахын тулд санхүүгийн чадамжаа тодорхойлох гэж олон янзаар үздэг. Тэгвэл энэ ном дээр нэг гэрэг бол нэлээд олон жил амьдраад хүүхдүүд нь том болсон чинь амьдарч байгаа байр нь жижигдээд одоо эхнэр нөхөр хоёрын ярилцаад дахин шинэ байр авъя гэж хооронд шийдсэн байдгийн. За, тэгээд шинэ байраа авах гад хоёулаа одоо хувийн бизнес эрхэлдэг. Эхнэр нь ч тусдаа нэг юм эрхэлдэг, нөхөр нь ч гэсэн тусдаа нэг өөрснөө хувийн бизнес эрхэлдэг нэг гэр бүл. Тэгсэн банкн дээр очиод байраа томсгох гээд зээл авах болсон чинь тэр хоёрын санхүүгийн чадамж нь хүрхэ болд юм байна. За, түүнээс болоод нөхрийн одоо өөртөө итгэх байдал навс одоо доошоо унаад ерөнхийдөө амьдралын идэхгүй болоод эхнэрийнхээ өмнө, өр хүүхдийнхээ өмнө би бол чадваргүй аав, одоо муу аав, муу эцэг, муу хань гэж өөрийгөө бол маш олон талаар өөртөө хамаг буруу авч нэлээд сэтгэл готролд ордог. Яг энэ явцад эхнэр нь маш ухаантай хүн байж таарад за, хань минь чи талархлыг өөр багадаа чи талархал гэж маш их ярьдаг байсан. Тэрийг чи одоо амьдралдаа хэрэгжүүлээ. Гэхдээ тэр хүн эхнэрийнхээ өдөөс юу гэж хэлсэн гэж би тэр талархлаар чинь тэгээд энэ зээлийг авч чадах юм уу гэж эхнэрээсээ асуусан байт юм байна. Тэгж асууж байх үедээ гинт тэр хүн батсан юм байна л та. Нэрээ би яагаад талархаж болохгүй гэж. Өнөөдөр байгаа бүх зүйлдээ талархсан байх. Тэгээд талархаад
тэр өдөртөө шууд юм цаас гаргаад, дэвтэр гаргаад түүн дээрээ өөртөө байгаа бүх зүйлийг жагсааж бичээд би юунд талархаж байна. Тэ хантайда өр хүүхдүүдтэй одоо ч гэсэн тэ хоромтойдоо зөвхөн өнөөдөр байгаа бүх зүйлдээ өөртөө талархаж эхэлсэн байх нь. Тэгсэн аажмаар өөрийнх нь тэ өөртөө итгэх итгэл нь хамгийн түрүүнд бий болсон. Өөрийгөө хайрлаж эхэлсэн. Өөрийгөө хайрлаж эхэлснээр тэ би бол чадвартай, би одоо ч гэсэн ажилтай, орлоготой, энэ ганц зээлийг авч чадаагүйгээр миний амьдрал энүүгээр дуусахгүй гэдгийг одоо өөрөө маш гүнзгий мэдэрч чадсан байгаа. Тэр талархлыг өдөрт нэг удаа, цагт нэг удаа, нэг удаа талархлыг болж байнга цаасан дээр буулгасан байгаа тэр хүн. Тэгэхээр яг үүнтэй адилхан хэрвээ та өнөөдөр ямар нэгэн зүйл чинь болохгүй байгаад, ямар нэгэн зүйл сэтгэлд нь гутраад, ямар нэгэн зүйл идэхгүй, өөртөө итгэлгүй, гуйсан, уйдсан, амьдрах хүсэлгүй болсон байгаа бол та зүгээрээ өнөөдөр та амьд биш, түүндээ баярл. Өнөөдөр та бусад шиг бодож байна шүү дээ, түүндээ баярл. Өнөөдөр та хоёр нүдтэй, хоёр чихтэй ярьж байна, хэлж байна, хүссэн үедээ гараад хөдлөж чадаж байна. Тэгэхээр өнөөдөр байгаа бүх зүйлдээ талархаад нэг үзээрэй. Хэрвээ та ажлаасаа халагдсан бол би чадваргүйтэй ажлаасаа халагдсан гэж өөртөө бодох биш. Окей. Энийний дараа надад дахиад нэг илүү гахалтай ажил, илүү гахалтай боломж хүлээж байгаа бол би энэ ажлаас гарсан байж таараа гэж өөртөө итгэлтэйгээр бодох хэрэгтэй. Таны санал гаргасан шинэ санаачлах чинь дэмжигдээгүй бол мөн л би чадваргүйтэй гэж бодолгүйгээр окей, тэгвэл би илүү сайныг бодох хэрэгтэй юм байна. Бусдаас илүү өнөөдрийн манай компанийн зорилго юу юм? Миний хэтийн зорилго юу юм? Энэ цаашид юуны төлөө энэ ажил төлөвлөгөө гаргаж байгаа юм гэдэгтээ бүгдийг нь уялдуулад илүү одоо өөрийгөө хөгжүүлээрэй гэж захимаар байна. Хамаагүй та хүсэж байгаа сургуульдаа ч юм уу, хүсэж байгаа газар руугаа яг чадаагүй бол зүгээрээ зүгээр ахиад танд боломж бий. Илүү сайн сургуульд орох боломж бий. Хийгээд өөрийн болгоод авахд л болоо. Хамгийн гол зүйл нь өөртөө хайртай байх, өөртөө итгэх, өөртөө талархах. Яг энэ мэдрэмж, энэ одоо байдлыг та цаг тутамд, минут тутамд байнга санаж явах хэрэгтэй. Тэгэхээр өөртөө байгаа бүх зүйлдээ талархаж амьдраарай. Өөртөө байгаа бүх зүйлийг жагсааж шүүд өөрийнхөө юунд талархаж байгаагаа бичээрэй. Эргэн тойрондоо байгаа бүх зүйлдээ аавдаа, ээжтэй, найз нөхөдтэй, хамт олондоо, хандаа, өрстэй, өөрийнхөө Монгол хүн болж төрсөндөө ер нь байгаль дэлхийдээ, их дэлхийдээ, тэнгэртэй бүх зүйлдээ талархаарай. Тэгж чадах юм бол биднэрт маш их амар амгалан байж чадна. Тэгэхээр хүн өнөөдөр байгаадаа талархаж чадахгүй, байнгын шунал дүүрэн байгаад, байнга бусдад өөрийгөө харьцуулаад дандаа л нэг дутуу байхаар та үргэлж стресст нь үргэлж дүүрэн байж чадахгүй. Тийм учраас та өнөөдөр өөрийгөө амар тайван байгаа бол, сэтгэл хангалуун байгаа бол түүндээ талархаарай. Тэгээд талархаж чадах юм бол хүний тархич гэсэндээ маш их одоо цусаар дүүрэн байж чаддаг юм байна. Тархинд ингээд цусан хангаж маш ихээр ингээд очоод ингээд улаан өнгөнд даагмасан байт юм байна л да. Яг энэ зурган дээр шиг. За би энэ зургийг харуулъя. За би энэ хоёр зургийг хараад үзээрэй. Энэ хоёр зурган дээр эхний зураг нь зүгээр энгийн байгаа хүний тархины байдал. Энд маш их хүчээр талархаж чадсан хүний тархины байдал юм байдаг. Тэгэхээр
талархаж чадах юм бол таны тархинд ийм ажиллагаа явагддаг байх нэ. За мөн бид нэр Японы эрдэмтний гаргасан нэг судалгаа байдаг. Тэ ус нь бид өдөр болгон за хайртай шүү, маш их баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлсэн усны одоо бүтэц ингэж хөлдсөн байдаг. Сайн харагдаж байна уу? За энэ болохоор энгийн усанд хэлсэн байдал нь ингээд юм нэг 6 талт нь үсээд хөлдсөн. За энд би чамд үнэн гол асаа дургу хүрчин. Чи өстой мухай. Ингээ муу хэлсэн ус ингэж хөлддөг байх нэ. Тэгэхээр яг үнтэй адилхан хүн өөрөө уснаас бүтсэн гэж ярьдаг те, хүний биений 70% нь уснаас одоо бүтсэн. Тэгэхээр та хамгийн түрүүнд өөртөө талархаарай. Өөртөө талархаж, өөртөө талархах юу вэ? Бүгдийг нь гаргаж ирээд өөртөө итгэлтэйгээр тэ бүх зүйлдээ өнөөдрийн өөрийнхөө сурсан мэдсэн бүх зүйлд хинээ ч юм гараад би энэ шүү, би ийм өнөр жаргал шүү, би энэ юмыг чаддаг шүү гэд нүур бардам өөрийнхөө бүх сайн талуудыг жигсааж бичээрэй. Тэгэх юм бол та илүү өөртөө итгэлтэй, илүү өөртөө жаргалтай, сэтгэл хангалуун бас амар амгалан байж чадна гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр та өөртөө талархахын тулд өнөөдөр танд байгаа бүх зүйлээ жигсааж бичээд өдөр болгон бас түрийгээ давтаж бичээд өөрийнхөө хүчийг нэмэгдүүлээрэй. Талархалд асар их хүч оршдог, талархалд асар их энерги оршдог, талархалд асар их талархал оршдог юм шүү. Танд яг үүнийг би өдөр ирэх тусам мэдэрч байна, явах тусам мэдэрч байна. Тэгэхээр та ч гэсэн үүнийг хэрэгжүүлээрэй. Өнөр жаргалын амьдралдаа хэрэгжүүлдэг нэг нууц нь энэ юм байгаа юм. Дараагийн удаа талархын талаар ахин нэг сайхан мэдээллийг та бүхэнд хүргье. Баярлалаа.